Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За өнөөдрийн бичлэгний сэдэв маань болохоор аль хэдийн байгаа гэсэн бодлоор орчлын ертөнцтэй холбогдож амьдралаа хүсснээрээ гартаа оруулах 3 алхам гэсэн сэдэв байгаа. За тэгээд амьдрал яг хаанаас өөрчлөлт эхэлдэг юм бэ гэсэн үгээр бас бичлэгээ эхлэе гэж бодож байна. Яагаад ингэж бодсон бэ гэхээр сүүлийн үед би бас их анзаараад байгаа. Хүний амьдралын гол өөрчлөлт гэдэг зүйл ерөөсөө хүний дотоод сэтгэлээс эхэлдэг юм байна гэдэг зүйлтэй ер нь санал нэг байгаа байхгүй юу? Жинсээ ва доку кара хенкага хасимару нука гэж тэгж аам л да. Хаанаас яг өөрчлөлт эхэлдэг юм бэ гэхээр бидний дотоод сэтгэлээс бүх юмны өөрчлөлт эхлэх үндэс нь болд юм байна гэсэн зүйл байгаа. Тэгэнгүүт өнөөдрийн сэдэв бас энэтэй яг холбоотойгоор одоо та нар мэдэх байх нөө доктор Joy Dispenza гэдэг Америкийн судлаач илтгэгч хүн байдаг штэ тий. Тэр хүний хэлсэн 3 алхам дээр суурлаад ярьсан юм сэдэв байна. Тэр хүний гол одоо философи гэдэг юм уу гол онол нь ерөөсөө хүн дотоод сэтгэлдээ өөрчлөлтийг гаргаж иж бодит амьдрал дээрээ тэрийг нь дагаад өөрчлөлт ирнэ гэсэн юмыг ихэнхдээ ярьдаг байгаа байхгүй. За тэгээ гүнзгийрүүлээд одоо ярих юм бол аль хэдийн байгаа гэсэн бодол хүний сэтгэл зүйд хамгийн чухал. За тэнгүүтлээ аль хэдийн байгаа шүү гэдэг бодол хүн толгойдоо бодож чадсанаар мэдэрч чадсанаар өөрийнхөө хүссэн амьдралыг гартаа оруулах боломжтой юм а гэсэн юм зүйл байгаа. Энэ хүний аргуудыг ингээд бодитоор бүр хэрэглээд за тэгээд яг өөрийнхөө амьдрал дээр маш олон өөрчлөлтүүдийг гаргасан хүмүүс ч зөндөө олон байдаг юм байна л да. Энэ хүн 1986 онд маш хүнд осолд ороод тэгээ бүр хэвтэрт ороод эмчин алхаж чадахгүй гэдэг зүйлийг хэлсэн гэж байгаа. Тэгээ бүр гол гайхсан юм бүр мессасалт ороогүй гэж байгаа байхгүй энэ хүн. Энэ яг судалгааны дээр үндэслэсэн зүйл биш. Энэ хүний өөрийнх нь ярианд тулгуурсан түүх учраас шинжлэх ухааны үндэслэлтэй биш шүү гэдгийг бас анхааруулдаг юм билий. Яг энэ ослын үед болохоор энэ хүний хамгийн том тэр ухамсарын оюун бодлын том шилжилт эхэлсэн гэж өөрөө хэлдэг. Тэгээд энэ ослоос яаж идгэрсэн гэхээр ерөөсөө нөгөө мис ослд орохоос татгалцсан гэсэн шүү дээ. Тэгээд энэ хүний яг гол онол нь болохоор бясалгалын арга буюу би гэдэг яг одоо байгаа амьдралаасаа өөрийгөө салга гэдэг тэр нэг дүрмэн л байт юм хэлээ л дээ. Тэгээд хуучин биегээс гарах буюу тийм бясалгал оюун ухааны төвлөрөл тийм мэдрэмжэн дээрээ суурлах болсон гэд ярьдгийм билээ. Яг тухайн үедээ болохоор өөрийнх нь би болохоор яг ингээ бодит амьдрал дээр маш их өвдөлтөө ямар ч хөдөлгөөнгүй болцсон байгаа би байгаад байгаа шүү дээ тий. Тэгтээ энэ хүний гол хэлсэн юм нь болохоор тэр үед миний анхаарал ухамсар оюун бодол маань чөлөөтэй хിവэр байгаа учраас өөртөө юу гэж хэлсэн гэхээр би бол энэ өвдөлт биш би бол зүгээр ажиглагч гэж ингэж нэр өгсөн гэж байгаа. Бодол ухамсартаа юуг ингэж дотроо төсөөлж бодсон гэхээр алхаж байгаа өөрийгөө мэдэрсэн мэдрэмжүүдийг хамгийн их бодож исэн гэд. Тэгээд тэр мэдрэмжээ мэдрэх гэж бясалгал хийдэг байсан гэд. Тэгээд яг ойролцоогоор 9-өөс 17 хоног орчмын дараа энэ хүн алхаж чаддаг болсон гэдэг ийм маш гайхалтай яриа байдгийн билээ. Энэ ослын үеэсээ бүх юм алдсан ч гэсэн маш олон зүйлийг эргүүлж олсон гэсэн ийм зүйлийг яриад тэгээд 3 аргыг хэрэглээд бодитоор одоо амьдралд маань ийм өөрчлөлт гарсан гэдгийг зүйлийг ярьдаг юм хэлээ л дээ. Ямар 3 алхам байдаг вэ гэхээр нэгдүгээр алхам нь болохоор анзаар гэж байгаа байхгүй юу? Анзаар. Хоёрдугаар алхам нь болохоор зогс. За тэгээ 3-дугаар алхам нь болохоор мэдэр гэсэн ийм 3 алхам л байгаа. Юуг нь анзаараад, юуг нь зогсоогоод одоо юуг нь мэдрэх юм бол гэж бодож исэн. Тэгээд кодоно маэни хенкага хажимару таймингуга харуу гэж байгаа байхгүй юу? Ямар нэгэн үйлдэл хийхийн өмнө өөрчлөлт эхлэхэд бэлэн болдог тийм цаг хугацаа байдаг. Гэтэл яг л нөгөө бүх юмд цаг хугацаа байдаг. Тийм болохоор чи өөрөө тэрэнд бэлэн болоогүй цаг нь юусоо болдоггүй. Тийм болохоор чи өөрийнхөө дотор хүнийг сонсож би ийм зүйлд одоо бэлэн болсон гэдэг тэр зүйл ирэхэд цаг нь болоод бүх юм одоо болдог гэж байгаа байхгүй. Тэгэхдээ тэрийг маш хурдтай өөрийнхөө амьдралд бий болгож өөрчлөхийн тулд энэ 3 алхмыг хэрэгжүүлээд хийгээд үзэх юм бол үр дүнгийн мэдрээ явж байгаа хүмүүс ч гэсэн зөндөө байдгаа гэд энийг би болохоор нэг Япон хүний бичсэн зүйл дээрээс иш татаад явсан бахаар уншсан. За тэгээд аль хэдийн болж байгаа, аль хэдийн байгаа гэж бодож төсөөлж чадвал тэр нь яг бодит болно гэсэн л юм онол байгаа шүү дээ тий. За тэнгүүд нэгдүгээр алхам болох анзаар гэдэг нь болохоор яг юуг анзаарах юм бэ гэдэг. Тэгэхээр ухамсаргүйгээр байх гэж байгаа байхгүй юу? Ухамсаргүйгээр байх гэдэг нь болохоор яг одоогийн таны амьдралын нөхцөл байдал гэж байгаа байхгүй юу? Яг одоогийн бодит амьдралын болохгүй байгаа зүйлээ ерөөсөө бид нэр өөртөө ухамсарлахгүйгээр өөртөө тэрийг
хүлээд байлгаад ингээд тас зуураад байгаад идэг гинэ. За тэгэхээр яг та тэгж байгаа юм биш үсттэй гэсэн юм зүйл байгаа. Тэрийгээ тэр болгоо ингээд бид нэр яриад үг олгоод гаргаад байхгүй ч гэсэн сэтгэлийнхаа нөгөө мухарт нэг гэсэндээ одоо далд ухамсартаа чимээгүй ингээд дараад атгаад байж идэг гэж байгаа байхгүй юу. Бидний тэр атгаж байгаа зүйл чимээгүй ингээ хүлээд байж байгаа зүйл яг юу гэж шивнжээдэг вэ гэхээр одоо жишээлбэл мөнгөгүй би, яд жаргалгүй би те өөрчлөгддөггүй амьдралч гэдэг юм уу, хайрлагддаггүй би ч гэдэг юм уу ингээд хүлээстэй байгаа тэр далд ухамсарын тэр цаана шивнээд байж идэг. Тэрийг өөртөө сонсдгоо. Тийм учраас ийм зүйлүүдэд анзаарч өгнө гэсэн үг юм билээ. Нэг үгээр хэлэх юм бол таны дотор те та бидний дотор байгаа өөрийнхөө бодлын зуршил гэдэг зүйлийг анзаарч өгнө гэсэн үг. Ямар бодол ингээд илүү надад байдгийм бэ гэдгийг анзаарч өгнө гэсэн үг. За тэгэхээр энэ докторийн хувьд болохоор алхаж чадахгүй юм байна л да гэсэн юм одоо яг тухайн нөхцөл байдалд бий болчихж байгаа шүү дээ. Тэнгүүт тэрийгэ бодлын зуршил хүлээс болгоод ингээд байлгаад байсан бол тэр дотроо юу гэж бодох вэ? Дандаа за би угаасаа алхаж чадахгүй байна даа л гэд ингээд бодоод байна гэсэн үг болж байгаа байхгүй юу? Тэнгүүт энэ хүн болохоор яг тэрийгэ анзаараад тухайн үед ингээд шийдвэрээ гаргасан гэж байгаа. За энэ бол болохгүй байна гэд. За тэгээ ямар ирээдүг харах вэ гэж өөрийнхөө тархинд нөгөөтгөө анзаарснараа бодож эхлэнэ гэсэн үг. Эндээс нөгөө цаашаа явах гараа нь эхэлж байгаа гэсэн үг болж байгаа байхгүй юу? Нэг өсөндөө бид нар ч одоо ингээд нөгөө нэг болохгүй байгаа бодлоо өөртөө зуураад хүлээд ингээд тэндээ өөрсдийн мэдлгүүгээр те хүсээд бид нар чинь одоо сөрөг имийг ингээл байлгаад авахгүй шүү дээ. Уг нь бол тэгтэл ухамсаргүйгээр тэнд ингээ байж идэг ямар бодлын зуршил байна вэ? Тэрийгэл ерөөсөө анзаарч өгөө. Ингэж анзаарч өгснөөр цаашлаад ирээдүй одоо хөдөлж эхлэх хамгийн ихний гараа юм аа л гэж байгаа. Хоёрдугаар алхам болохоор зогс гэсэн шүү дээ тий. Зогс гэдэг нь болохоор бид нар үргэлж ямар зүйлд хариу үзүүлдэг вэ гэд тэгэхээр өнгөрсөн амьдралаасаа давтагдж ирсэн зүйлүүдэд л дандаа хариу үйлдэл ингээд автоматар өгөөд тэрэндээ бүр ингээд ороод идэг юм байна л та. Өнгөрсөн амьдралд нэг ийм одоо таагүй зүйл болсон гэх тэгэхээр тэрэндээ бүр илүү ингээ хариу үйлдэл өгөөд тохоор тэр нь амьдралд улам илүү ингээд давтагдаад л яваад идэг гэсэн үг. Ийм зүйлийг зогсоо гэсэн үг юм билээ. Тэгээд яг энийг за ингэж болохгүй байна гэж өөртөө зогсох тэр дохойг одоо юу гэдгийг те товчлуур байдаг бол одоо баг техникээр бол товчлуур дараал ингээл зогсоочдөг бол амар байна шүү дээ те тэгж чадахгүй юм чи өөртөө тэрийгэ бодож ухамсарлаж би өнгөрсөн амьдралаас ийм зүйлд илүү их одоо хариу үйлдэл үзүүлээд тэрийгэ автоматар өөрийнхөө амьдралд ингээд татаад дуудаад ингээд өнөөдрийг хүртэл ирсэн юм байна. За тэгэхээр би одоо яг энэ зүйлээ зогс гэдэг тийм алхам хийнэ гэсэн үг болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд зогс гэдэг нь ер нь бол өөртөө сануулж байгаа гэсэн үг шүү дээ. За жишээ нь одоо юу гэдгийг те ямар нэгэн бүтлгүй зүйл би болохоор юм бүтлгүй тэгэхээр шууд сэтгэлээр ундаг ч юм уу эсвэл шууд хин нэг буруутгах ч юм уу тэгэнгүүт тэр чин та бүтлгүй гэдэг зүйл дандаа тийм хариу үйлдэл өгөөд ахаар амьдрал ч гэсэн дандаа тийм одоо юу гэдгийг те бүтлгүй зүйлүүд эсэргээрээ тэрэнд нь нөгөө сэтгэлээр унах гэдэг зүйл хариу үйлдэл нь болоо сурцсан гэдэг юм уу. За тэгэл ямар нэгэн одоо бодож байгаа санаж байгаа зүйл маань бидний амьдралд ингээл санснаар болоогүй үед урам хугардаг, гомддог ч юм уу тий. Тэнгүүд автоматар тийм хариу үйлдэл ингээд гараад ийна гэдэг чинь ерөөсөө л хариу үйлдэлийн зуршил болчихсон байгаа юм л да. Тэгэхээр бид нэр тэрийгээ зогс гэдэг алхмаар ерөөсөө зогсоох хэрэгтэй. Өөрийнхөө энэ хариу үйлдэлд ингээд автахаасаа өмнө өөрийгөө зогсоол гэсэн үг болж таарж байгаа. Энэ алхам бол бас их чухал юм шиг надад санагдсан. Яагаад тэгэхээр бид нар чинь ингээд зогсоож чаддаггүй зүгээр л ингээд тухайн зүйл рүүгээ бүр ингээд яваад орчдөг штэ тий ингээл ямар нэг юм санснаар болохгүй бол ерөөсөө тэрийгэ бодоол тэрэндээ ингээл гомдоол туниал яагаад ингэж байгаа яагаад ингэж хандж байгаа гэдэг ч юм уу тийм байдлаар ингээл бүр улам өөртөө автаад байдаг учраас зүгээр л тухайн зүйлийг ажиглаж чадахгүй хэмжээний тийм байдалд өөрийгөө оруулж сурах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Өөрийгөө хөндлөнгөөс харж сурах нэг өсөндөө за гэд би ийм зүйлийг одоо ингээд хийгээд байдаг юм байна. За тэгвэл энийг зогсоох хэрэгтэй юм байна гэд хүлийн зөвшөөрөөд л ер нь бол орхил гэсэн үг болж байгаа. Санснаар болоогүй үед урам хугарах гадаах юм бол те түр азнаад ингээд чимээгүй ажиглаад үздэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар ер нь бол жоохон түр амс хийгээд ажиглах гэдэг зүйл бол маш хэрэгтэй. Ингэснээр яах вэ гэхээр нөгөө үргэлж урам хугарах гад байдаг зуршлыг бид нар болиулж чадна гэсэн үг байхгүй юу? Зогсоож чадна гэсэн үг. За тэгэхээр тэндээс явах зам баг багаар өөр болж эхэлнэ. Энэ зогсоо гэдэг алхмыг хийсний дараанаас нөгөө цаашаа явах зам гэдэг зүйл
өөр болж эхэлдэг гинэ. Бодлын зуршил гэдэг зүйл бидний дотор байгаад байдаг. За тэрийг анзаарлаа гэж бодоход зогсоож чадахгүй байх юм бол цаашаа явах зам нь яг л адилхан замаараа л яваал давтагдаад байна гэсэн үг. Харин энэ зогсоо гэдэг алхмыг хийж чадсанараа нөгөө цаашаа баруун замаараа явах юм уу, зүүн замаараа явах юм уу гэдэг шиг ерөөсөө нөгөө явах зам маань жоохноор ингээд өөрчлөгдөд зөв амьдрал руугаа жоохон ингээд өөртөө чиглүүлээд явна гэсэн үг юм уу. Тэгээ энэ докторийн хувьд болохоор алхаж чадахгүй гэдэг зүйл дээр ингээд сэтгэлээр унаад гордлог тасрах гэдэг одоо хариу үйлдэл гарч ирж штэ хүнд чинь те инглээд ингээд сэтгэлээр унаад за би алхаж чадахгүй мэн гэдэг зүйлийг бодлынхоо цаана ингээд хүлээд орхичлаа гэж бодоход надаа нөгөө тэрэнд хариу үйлдэл нь яаж гарч ирэх вэ гэхээр гордлог тасарна гэдэг юм гарч ирж за би угаасаа алхаж чадахгүй мэн дөө гэдэг хариу үйлдэл гарч ирээд байвал тэр нь ингээд аяндаа зуршил болоод тэгээд яах вэ гэхээр угаасаа л алхаж чадахгүй хүний амьдралаар ингээл явна гэсэн үг болчихж байгаа шүү дээ. Тэгтэл энэ хүн болохоор яасан гэхээр тэр гордлог тасрах гэдэг хариу үйлдэлээ зуршил болгоогүй. За тэгээд тийм хариу үйлдэл гарах үед нь тэрийг зогсоож чадсанаар амьдрал нь илүү өөр замаар ингээд урагшилсан гэсэн үг юм уу те. Хоёрдугаар алхам дээр өнөөдрийг хүртлэх муу зуршил, буруу хариу үйлдэлээ ингээд зогсоож чадах юм бол эндээс нөгөө цаашаа явах замаа бид нэр өөрчлөх боломжтой болоод бидний цаашлах зам ингээд арай өөр боломжоор ингээд нэгдэж өгж байгаа гэсэн зүйл хэлээд байгаа юм байна гэж санагдсан. Тэгээд өөрөөр хэлэх юм бол амьдралдаа өөр боломжийг бий болгож сонгож байгаа гэсэн үг юм уу? За тэгээд яг эндээс 3 дугаар алхам дээр ирээдүйн аль хэдийн байгаа амьдралыг мэдэр гэж хэлээд байгаа юм билээ. Ингээд энэ гурван маань айгүй уялдаа холбоотой болчихж байгаа зү тий. Тэгээд биелсэн үед нь бид нар ямар мэдрэмж мэдрэх юм бэ? Тэрийгэ бодож төсөөлж өөрийнхөө биеинд тархинд мэдрэх гэсэн үг болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн болохоор энэ 3 дугаар алхам дээр за ингээ 2 дугаар алхам дээр өөрийгөө гордлог тасрахгүй шүү гэд ингээд зогсооцсон тий. За тэнгуүтлээ 3 дугаар алхам дээр болохоор мэдэр гэж тэгж байгаа учраас алхаж байгаа өөрийгөө алхаж байгаа тэр хөлөө хамгийн их ингээд мэдрээд гол нь энэ үед сэтгэл хөдлөл нь ямар мэдрэмжээр дүүрэн байх вэ гэдэг тэр зүйл бол маш чухал гэж хэлсэн байгаа. Тэгэхээр л бодит амьдрал дээр биелэхээр нь бид нар мэдэрдэг биш те баярладаг биш төрүүлээд мэдрээ гэдэг зүйл хамгийн гол нь онцолж хэлээд байгаа байхгүй. Тийм болохоор аль хэдийн байгаа гэдэг үгийг илүү поинтлсан юм болов. Тэгэхээр төрүүлээд мэдэр дараа нь биелнэ гэсэн ухагтхуун л яваад байгааз энэ хүний хэлсэн үгэнд нөгөө хүний мэдрэмж сэтгэл хөдлөл өөрчлөгдөх юм бол сонголт хүртэл өөрчлөгдгөө гэд хэлсэн байгаа. Энэ бас их үнэн санагддаг. Сонголт өөрчлөгдөхөөр үйлдэл өөрчлөгддөг. Үйлдэл өөрчлөгдөхөөр бодит амьдралч өөрчлөгднө гэсэн ийм холбоотой зүйл байгаа. Ирээдүйд ямар байхаа төрүүлээд одоо мэдрээ гэсэн үг. Энэ гэхдээ нөгөө ярьж байгаа шиг бас яг амархан биш л дээ тий. Яаж ч байсан ингээл бодит амьдрал дээр яг одоогийн болохгүй байгаа зүйл ч юм уу бидний толгойд бодолд ингээл дон гэл ороод ирдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр зөвлөж байгаа нь болохоор энэ хүний зөвлөмж нь юу вэ гэхээр бясалгал хийх гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгээ энэ 3 алхмыг өөрийнхөө амьдралд хэрэгжүүллээ гэж бодоход 3 дугаар алхам дээрээ мэдрэх гэдэг зүйл дээрээ бясалгал хийсэн гэж байгаа. Болон тэр бясалгалаараа өөрийн ухамсар бодлоо яг одоогийн бодит амьдралаасаа ерөөсөө чөлөөлөх хэрэгтэй. За тэгээд ирээдүйд болох гээд байгаа хүсэж байгаа тэр зүйлээ яг одоогийн энэ өөрийнхөө бодол би ухамсар руу авчраад мэдрэх хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр хүмүүс л хамгийн их одоо хийж чаддгүй юм байна л да. Тэгэхээр бяцлаглалын аргаар өөрийнхөө бодол ухамсарыг төвлөрүүлж сурах гэдэг юм уу ийм зүйл яриад байгаа гэсэн үг. За тэгээд энэ хүний бяцлаглалын арга болохоор нэгдүгээрт бие болон анхаарлаа яг одоод буцаах гэдэг хамгийн ихний алхам юм байна. За тэгээд чимээгүй газар суугаад нуруугаа ингээд тинээлгээд уртаар удаан гихч намсгаа аваад гаргаад ингээд эхлээд өөрийгөө дасгах. За тэнгүүд энэ бол ерөөсөө хамгийн ихний суурна гэж байгаа байхгүй. Гүнзгий амьсгал аваад чимээгүй газар суугаад эхлээд төвлөрч сурах хэрэгтэй мэн гэж бодсон. Хоёрт нь болохоор ирээдүйн тэр биелсэн нөхцөл байдлыг бодож зургалж үз гэж байгаа байхгүй юу? Хаана хинтээ ямар нөхцөл байдалд ямар нүүрний хувиралтай яг юу хийж байна гэд ингээд нарийн детальчлаад төсөөлж бодож үз гэж байгаа. Гуравт нь болохоор ирээдүйн сэтгэл хөдлөлөө яг одоод авчираад мэдэрч өг. Тэнд одоо ирээдүйн одоо та тий би санаа амар бий байх юм уу, тайван амгалан за өөр юу гэдгийг талархал дүүрэн гэдэг юм уу тий ингээд ямар сэтгэл хөдлөлтөй баймаар байгаа нь тэрийгээ ерөөсөө биедээ
мэдэрч өгнө л гэсэн юм зүйл байгаа. Одоо бясалгал хийж явах та тий. За тэнгүүтлээ дөрөвт нь болохоор энэ л миний яг одоогийн бодит амьдрал гэж хүлээн авах гэж байгаа. Анхаарлаа төвлөрүүлчлээ, амьсгаагаа авчлаа. За тэгээд ингээд ирээдүйн биегээ маш гоёор төсөөлж зургалж бодчихлоо. За тэнгүүтээ гуравт нь би яг ингээд баярлаад маш гоё ингээд талархал дүүрэн байна ч гэдэг юм ингээд мэдэрлээ гэж бодоход тэрийгэ яг одоогийн бодит амьдрал гэж хүлээн авах гэдэг энэ дээр чаддаггүй гинэ. Гол санаа нь ерөөсөө юу вэ нү гэхээр төрүүлж мэдэр тэгээд ирээдүйд болох бодит амьдрал чинь тэрийг дагаад биелж ирнэ гэсэн юм үг байгаа. Тийм болохоор дүгнээд хэлэхээр амьдралаа сэтгэл хөдлөлөө те өөрсдийнхөө бодлоо ухамсараа эхлээд анзаараад за тэгээд дараад нь болохоор болохгүй байгаа бодол ухамсар янз бүрийн одоо хариу үйлдэлээ зогсоод сураад за тэгж чадсныхаа дараа бодит амьдралаасаа ухамсар бодлыг салгаж холдуулаад ирээдүйн хүсэж буй яг амьдралаа төсөөлж мэдэрч бясалганаа гэсэн юм алхам байгаад тэгж чадсанараа яах вэ гэхээр орчлын ертөнцтэй та илүү их холбогддог болно. Илүү их холбогдох тусмаа өөрсдийнхөө яг одоогийн амьдралыг өөрчлөх боломж гарч ирнэ гэсэн ийм л ойлголт юм байна гэж бодсон. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.